Яг шүүгийн шийдвэрүүдийг уншаад яад юм байна гэдэгтэй манайхан дүгнэлтээ гаргаад ирсэн. Тэгээд яах вэ гэхээр энэ хуулийг дагуулад юм уу хоёулаа толгойд хэрэг хуулийн өөрчлөлтөн дээр оруулаад ирсэн. Тэгээд ер нь ингээд ярилцсных юм хийсэн шүү. Энэ мань батлагдсны шүү гэдэг юм аа. Хойлоо зүгээр яриа төдий биш. Яг батлуулаад авъя. Хууль зүйн яамны зүгээс таны зүгээс одоо энэ бочлоо эмчтэр одоо бас биеийн байдлыг нь үнэлэх энэ эмнэлгийн комиссийг эмчнэрийн комиссийг ажилуулад бас биеийн байдлыг үнэлээд эргээд энэ дүгнэлт маань одоо бас нэлээ биеэр ял эдэлж болохгүй маа гэдэг ийм дүгнэлтүүд бас 2 3 төрлийн онш гарсан байсан. Тэгээд тэрийг одоо бас энэ прокурорын байгууллага руу та хэд маань хурдан шуурхай шийдвэрлээд явуулаад ингээд манай салбарын бас хүний эрүүл мэндэд ингэж анхаарал хандуулж байгаа гэдэгт их баярлж байгаа. Бид нар хамгийн гол нь өнөөдөр цаашдаа дахиад манай салбарын эмч хэмжээ ажилт маань одоо ард иргэдийн эрүүл мэндийн төлөө зүтгэснийхээ төлөө ажилласны төлөө ингэж ял авдаг байдлаа таслан зогсоохгүй болохгүй нэ гэдэг ийм үзэл баримтлалаар л энэ хуулийг явуулж байгаа. Аль аль талынх нь зорилго нь адилхан юм чинь. Аль аль нь л одоо энэ эмч нараа ямар нэг байдлаар хууль хэрэгцээ орчны боловсронгүй болгоё, хүн хэлэмдүүлэхгүй гэдэг зорилготой учраас энэ дээр төвлөрөөд ажиллая. Бүртгэгдсэн буюу одоо нийтэд хүрдэн мацалт явуулсан хэргийн тоо 171 гэдэг тоо. 195 гэдэг тоо. Сүүлийн удаа 5 жил. Гэтэ энэ чинь нөгөө зарим нь хэрэгсэхгүй болоод ингээд явцсан гэсэн үг шүү дээ. Тэнгүүд тэр эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэдэг энэ тэр 171, 195-аас. Хамгийн гол нь бид нар энэ суур хуулийн өөрчлөлт шинжилтүүдийг хийхгүй бол тэгээ тохиолдол болгон дээр нь бид нар яриад явах юм бол энэ асуудал маань цаашдаа шийдэгдэхгүй маа гэдэг ийм байр суурьтайгаар бусад улсуудын туршлагыг судлаад ингээд энэ хуулиа санаачлаад үзэл баримтлал батлуулах шатндаа явж байгаа. Өнгөрсөн жилүүд сүүлийн 5 жилийн байдлаар бол 200 орчим хүнийг энэ эрэг үерхт ялагдагчаар татаад за тэгээд яг ял шийдэгдсэн нь бол 40 гаруй төрлийн эрэг үерх 45 эрэг үерх 70 гаруй эмч сувлагч нар татагдсан юм байдалтай байна. Тэгээ нэг сонирхолтой статистик харагдаад байгаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байх гэдэг зүйл ангиар эмч мэрэгчлүүд мань их татагддаг юм байна. За тэгээд эрүүг хуулийн маань үг бол эмнэлгийн тусламжийг зохих ёсоор үзүүлээгүй бол гэсэн үг байна. Зохих ёсоор яаж үзүүлэх ёстой гэдгийг л одоо таны боловсруулаад байгаа энэ хуулиар бид нар бас тогтоомоор байна л да. Зохих ёсоор үүргээ гүйцэтгэх нь юу гэдгийг илүү дэлгэрэнгүй болвол бид нар яг ажил үүргээ хийсэн хүний амнаас эрүүл мэндийн төлөө санаа зовсон хүний төлөө ажилласан эмч нарыг одоо бид нар ажил нөхцөл баталгаар хангагдаад хүний төлөө ажилласныхаа төлөө яаж шийдвэрлэх байх нөхцөлийг л бүрдүүлэх юм. Эргээд сайжруулж, залруулж өгөхгүй бол эмчнэр маань ер нь ажиллаа хийж чадхаа байж. Ямар нэгэн байдлаар тухайн цаг үед тохирсон шийдвэр гаргасныхаа төлөө стандарт өдөрдөмжийн дагуу одоо эмчилгээ явуулаагүй байна гэдэг байдлаар ял шийтгэл оноож. Ингээд яг хамтраад засгийн газар оруулаад их хурл руу оруулж батлуулах энэ бодлогын ажилтал орё та тийм. Тэгэлгүй. За баярлалаа.